Тэгэхээр та нарт Sega компани нүүрсээрээ болсон Sonic the Hedgehog тоглоомыг мэддэггүй хүн байд юм а гэхэд тэр тоглоомны гол дүр болох Sonic-ийн дүрийг мэддэггүй хүн байхгүй биз. Өнөөдрийн бичлэгээр би та нарт Sonic the Hedgehog тоглоом аль эсвэл Sonic-ийн талаар ярихгүй. Харин thumbnail болон гарч игнаас арсан тал өнөөдөр би та бүхэндээ Sonic EX-ийн талаар ярих болно. Sonic EX дүрийн талаар агуулга, товч түүх, тэгээд бүгднийг нь багтаагаад товч бөгөөд тодорхой тайлбарлах гэж хичээсэн байна. Эхлээд та нарт нэг сануулга хэлээд Sonic X бол Sega-гийн бүтээсэн албан ёсны Sonic-ийн дүр биш. Энэ бол фэнүүдийн зохиосон creepypasta түүх гэдгийг та бүхэндээ сануулъя. Сая дурдсан creepypasta гэдэг зүйлийг мэдэхгүй юм байгаа бах. Creepypasta гэдэг нь интернетээр хүмүүс орондоо таараадаг аимшигын зохиомжтой түүхүүдийг хэлдэг. 2000-ад оны сүүл 2010-ад оны ихээр Slenderman, Jeff the Killer гэх зэрэг маш олон аимшигын дүрүүд гарч ирсэн. Sonic X-ч мөн тэдний нэг. Sonic X-ийн түүх нь 2011 онд эхэлсэн. Тухайн үед GCT Hyana гэх нэртэй зохиолч Creepypasta Wiki дээр Sonic X-ийн нэртэй богино аимшигын түүгээ нийтэлсэн. Түүхэнд Tom гэх нэртэй залуу найзаасаа нууцлаг CD хүлээн авдаг. CD дээр Sonic X гэсэн бичгтэй байсан бөгөөд найз нь уг тоглоомыг хизээж бүх тоглоорой гэж анхааруулсан захиа хүртэл үлдээсэн байдаг. Гэвч Том сониучхан тоглоомыг компьютер дээр ажилладаг. Эхэндээ бүх зүйл энгийн Sonic шиг тоглоом шиг харагддагч удалгүй тэнгэр бүхэлдээ улаан болж хөгжим нь алдагдаж оршны өнгө амжигтай болж эхэлдэг. Үүний дараа тоглогч Tails, Knuckles, Dr. Eggman гэсэн дүрүүдээр ээлжин тоглодог. Tails найзаагаа хааж явахдаа Sonic-тай таардаг. Гэвч тэр жинхэнэ Sonic биш байлаа. Түүний нүд нь бүхэлдээ хар, дунд нь улаан хүүхэн хараатай, нүд нь цус урсаж байдаг. Тэр инээмсэглэн Tails-ийг хөөж эхлэх бөгөөд удалгүй Tails баригдах үед "You are too slow, want to try again" гэсэн шиг гарч ирдэг. Tails ч алагдсны дараа Knuckles-ийн хэсэг эхэлдэг. Тэр харанхуй газар Sonic X-ийг хайж яваад эцэст нь түүнд алагддаг. Үүний дараа Eggman-ийн хэсэгт гарч ирэхэд тэр мөн адил Sonic X-д ялагддаг. Эцэст нь бүх тоглож болох дүрүүдийг алсан Sonic X-д дэлгэцэн дээр I'm God гэсэн үг гаргаж ирээд дараа нь тоглогчийг өөрийг нь ч гэсэн ажиглаж байгаа мэдрэмж төрүүлдэг. Ингээд түүх дуусна. Энэ түүхэнд тухайн үед маш олон хүмүүсийг айлгаж чадсан учраас хүмүүс үнэхээр энэ тоглоом байдаг гэж бодож эхэлсэн. Гэвч бодит байдал дээр Sonic X тоглоом огт байгаагүй. Энэ бүхэн зөвхөн зохиомжтой түүх байсан. Гэхдээ түүх маш хурдан алдартай болсон тул дэлхийн үнцэг бүрийн фэнүүд өөрсдийн Sonic X тоглоомуудыг хийж эхэлжээ. Ингэснээр анхны өгүүлбэрээс илүү чанартай, амжигтай олон тоглоом гарсан. Team User дэлхийн үнцэг булан бүрээс олон нэвтрүү бүрд Sonic X тоглоомыг тоглож эхэлсэн. Энэ алдартай тоглоомуудын нэг нь Sonic EX, One More Time, Sonic EYX, Spirits of the Hell, Sally X зэрэг олон фэн төсөл бий болсон. Энэ бүх түүхийн дараа Sonic-ийг дэлхийд даяар дахин алдартай болгосон хамгийн том үйл явдал бол 2021 онд гарсан Friday Night Funkin' эсрэг Sonic EX мод байсан юм. Энэ модонд Too Slow, You Can't Run, Triple Trouble зэрэг маш алдартай дуунууд орсон бөгөөд хэдхэн сарын дотор YouTube дээр хэдэн зуун сая үзэлт цуглуулсан. Үүний дараа Sonic X дахин хүмүүсийн анхаарлын төвд орж маш олон шинэ фэнүүдтэй болсон. Тэр түүхээс хойш Sonic X-ийн олон өөр хөлбөрүүд бий болсон. Жишээ нь Xenophanes, Lord X, Needle Mouse, Faker зэрэг. Эдгээр дүрүүд нь бүгд өөрийн гарал үүсэл чадвартай, үндсэндээ Sonic-ийн хамгийн аимшигтай хөлбөрүүд юм. Тоглогч фэнүүд Sonic X-ийг хөвчлэн чөтгөр хараад ицсэн тоглоомын сүнс эсвэл өөр хэмжээсэн амтан гэж үздэг. Гэтэ анхны өгүүлэгт түүний яг юу болохыг тодорхой тайлбарлаагүй байдаг. Тиймээс фэнүүд өөрийн шинжин онолуудыг гаргасаар ирсэн юм. Энэ үрээд өнөөдрийн бичлэг минь дуслаа. Та нарт таалагдсан гэж найдаа. Таалагдаагүй ч гэсэн аль болох лайк болон subscribe дараарай гэж хүсье. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай.